Нэг. За нийт зэрэгтэй олон та бүхэн бусдаа саад болохгүй үднээс утасныхаа дууг хаагаад тэгээ мөн бага насны хүүхд байвал анхааралтай аваарай гэж хүсье. За, эрхэм тав бүгдтэй энэ орой амар амгалан айлтгая. За, муу сэтгэлд хэрхэн тэмцэх гээд энэ сэдвээр одоо номын тайлбар одоо нээлттэй ингэж ярилцж байгааг өнөөдөр 2 дахь өдөр маань эхэлж байна. Тэгэхээр өчигдөр бид ер нь энэ муу сэтгэлтэй яагаад тэмцэх хэрэгтэй болсон бэ? Муу сэтгэл маань яагаад одоо ямар хор уршигтэй вэ гэдгийг нэг хэсэг болгож ярилцаад за ийм хор уршигтай бид тэмцэх хэрэгтэй гэдэг байгаа муу сэтгэл гэдэг маань яг ямар юм бэ гэдгийг нэг тодорхойлоод ерөнхийд нь тийм муу сэтгэлтэй хүн тэмцэхэд одоо яаж тэмцэх вэ гэдгийг хэрвээ муу сэтгэл дөнгөж төрж байгаа хүн анзаарч
барьж чадвал одоо тань чадвал түүнтэй нэг тэмцэх төрж байх үед нэг нь бол төрчөөд намайг эзэмдэж муу сэтгэл би өөрийгөө эзэмдүүлчихэд байгаа үед түүнтэй одоо яаж тэмцэх вэ гэдэг тэр хідэн аргууд ингэж ярилцсан байгаа. Тэгэхээр ерөнхий 3 хэсэг хувааж байгаа нь бол адилхан. Тэгэхээр муу сэтгэл одоо ямар хор уршигтай вэ? Ер нь тийм бицтэй хүн би эрүүл байна гэж бодхолоор би эмчлүүлэе гэж хүн бодохгүй шүү дээ. Бодохгүй. Энд дээр өмнө тавхан сонсч л байсан баг. Ажил ихтэй гэрээ аав одоо гэрээ эзэн аав нь гэр бүл нь одоо эхнэр нь үр хүүхэд нь бие үзүүлээ одоо өөрөө жоохон тороод байна хэцээд байна гэхэд би эрүүл байгаа гэж юусоо тоохгүй байсан гэж бод тийм ээ. Нэг өдөр алуун байгууллага тэр нь одоо нийтийн одоо шинжилгээ хийх юм боломж гараад одоо үн төлөвлөргүй юм чи ингээд шинжилгээ хийсэн чинь жоохон таагүй тийм шинжилгээний хариу гараад тэрийг сонсох даруйд одоо хавтартай гэсэн тийм хариу гарсан юм байна л да. Тэгээд тэрийг сонсох даруйда тэр хүн одоо эмнэлэг явъя гэж шийдээд эмнэлэг яваад ахиж үзүүлээд тэрийг бүр одоо дэлгэр гэх юм одоо наривчлсан шинжилгээ өгж ингээд үзэхдээ тийм хавдар байхгүй байна гэж хариу гарсан гэж ба. Тэгээд ажилтайгээд юусоо эмнэлэг явдггүй байсан хүн сая хүн өөрөө жоохон тураад хэцээд байна үзүүлээ гэхэд эмнэлэг явдггүй байсан хэрнээ шинжилгээний хариу жаахан тийм таагүй үр дүн гэх юм уу ош гарахлаар өөрөө би явъя гэж бодчихсон юунаас болов гэхээр бусад хүн хэлэхэд би ч нэр өвчтэй байшгүй гэсэн бодол төрж чадаагүй. Өөрөө яг тэр хариуг сонсох үедээ би нэр өвчтэй байна гэж мэдхлээр өөрөө ирэхгүй эмнэлэг явж банаад түүнтэй яг адилхан муу сэтгэл идэх чинь би тэмцэх хэрэгтэй байна гэсэн ийм одоо сэтгхүйд бодол ирэхгүй бол түүнтэй хүн тэмцэе гэж боддгоо болохоор эхлээд тэр хор уршигын заавал би дэргэн харах хэрэгтэй гинэ. Тэгэхээр хор уршигыг харахад өчигдөр ярьсан санаанаас араа өөр нэг талаас нь одоо энэ гол нэг юм тавьчаад одоо энэ талаас нь нэг үтсэн бол одоо нөгөө талаас нь дахиад нэг хараад тал талаас нь олон учир шалтгааны үүднээс ингэж одоо эргэцүүлж харж бодох юм бол тэр сэтгэлийг таньж авахд илүү амар таньчаад түүний тэмцэхэд бас илүү хялбар юм болдго юм байна л да. За тэгэхээр муу сэтгэлийн хор уршиг их байгаагийн нэг нь бол одоо бид сэтгэл жоохон тавгүй болоход нэг хүнтэй маргалдж байгаа тавгүй болсон бол өөрийн сэтгэл тавгүй болсон цаад хүмүүсийн буруу. Тэр байтугай үр хүүхэд нь аав ээжийнхээ үгийг авахгүй үр хүүхэдтэй санаа зовж байдаг хүн миний санаа зовоод байгаа чамаас болоод байна гэж хүн үр хүүхдээ зэмлэх буруу үр хүүхдээс хайдаг. За одоо гэр бүлийн аав ээж хоёр байлаа гэхэд гэртээ аас жаргалгүй байгаагаа одоо нөгөө хүнийхээ буруу түүнээс болоод байна гэж боддог. За тэгээд ахаа цаашаа өөр нэг жишээ авахд бол ажил үсэн жаахан бүтэхгүй яваа хүн бол ажил бүтэхгүй байгаа энэ улс орны одоо эдийн засаг юм хэцүү байна гэд мэдээж тэр нөлөөлж байгаа л да. Гэхдээ тэрнээс болж өөрөө одоо шаналах, тэрнээс болж бохимдах эсвэл одоо түүнээс болж өөрөө сэтгэлээ зохицуулж чадахгүйгаас арихтаар сэргэлэх гэх мэт ийм одоо үр дагаврууд гараад байгаа нь бол бидний саний ярьж байгаа тэр муу сэтгэлийн хор уршигаа одоо ихнээс нь аваад үцхэд өнөөдөр нэг хүнтэй маргалцснаас болоод өөрийн сэтгэл тавгүй байгаагаа хүн тэрнээс боллоо гэж маргасан хүнээ боддог бол тэр тийм биш ээ. Тэр юунаас болсон бэ гэхээр тэр таны муу сэтгэлээс болсон гэж ингэж одоо хэлэх гээд байна. Яагаад вэ гэхээр яагаад тэгж юм нэхэр яагаад тэгж юм нэхэр яагаад тэгж юм нэхэр тухайн үйл явдлыг өөрөө сэтгэл хямрахар байдлаар хүлээж авсан л өөрийн буруу гэдгийг бид мэдэхгүй байгаагаас цаад хүн буруу өгöd байгаамаа гэж тэгж тайлах гэдэг. Тэгэхээр
Тэгэхээр одоо саяны бидний ярьж байгаа муу сэтгэл гэдэг бид муу сэтгэлээс үүдэж өөрөө шаналж байгаагаа муу сэтгэлээс үүдж юм гэж мэдэхгүй цаад хүнээс болоод байна гэж бодоод байгаа бидний алдаа. Тэгэхээр одоо саяны хүн дээр эргээд жишээ рүү орё л доо, саяны жишээ рүү. Тэгэхээр нэг хүнтэй маргалдаад гэртээ очиж шаналаад нойр нөрөхгүй тэр хүн лөө хариу мессеж хүчээч юм уу ингээд шаналаад байгаа хүн цаад хүн нэг жаахан нааштай харьцаа гэх юм уу буулт хийвэл би өөрөө нэг жоохон 50 болох. Тэр хүн буулт хийхгүй бол би 50 болохгүй байх ёстой юм шиг тэг санаад байдаг. Тэр байтугай хүн өөрт нь жоохон дээрлэх юм уу эсвэл өөрийн үйл тоосон байдал гаргахад түүнд хариу үйлдэл уурлах юм уу эсвэл одоо тэр хүнийг элдвэр доромжлох гэх мэт тэр хариу үйлдэл хийх нь зөв гэж бодоод байна хүмүүс. Бид нар зөв гэж бодоод байна. Тэгэхээр тэрийг зөв гэж бодож байгаа цагт тухайн өөрт тулгарсан байгаа тэр шаналл тавгүй байгаа байдлыг тайлах зангилаагаа олохгүй байна. Зангилаас нь олохгүй байна. Яагаад вэ гэхээр тэр тухайн хүнтэй маргасан гол шалтгаан яг нь тодорхой хувийг эзэлжүүлэх гэхэд тэрийг өөрт зовлонтой байдлаар хүлээж авч байгаа нь тэр хүний өөрийн алдаа байсан. Тэр хүний алдаа байсан. Нэг жишээ байна л да. Өмнө та бүхэн сонсч байсан байх тийм ээ. Одоо нэг хоёр ээж уулзаад хүргэнд өөрийнх нь охины нүдийг хөх болцогчоод ээж нэг найзтайгаа одоо үеийнгийн нэг хоёр найз уулзаад ярьж явах юм зү тийм ээ. Тэгэхээр би одоо их азгүй юм одоо хүргэн маань охины минь нүдийг хөх болцогоод би муу хүргэн заяатсан зовж ийн гэж хэлэхэд нөгөө найз нь танай хүргэн харин гайгүй байна. Манай хүргэн охины минь бүр хэвтэр дордол зодчоод ингэж одоо бид юм зовлонтой хэцүү байдалд байна гэж тэгж хэлэх үед бол ихний ярьж исэн ээж эхлээд өөрөө сэтгэлээр одоо бүр шаналх битгий хэл уйлж исэн хүн чинь нөгөө найзынх нь хүргэн одоо охиныг нь яаж зодож яаж зоож исэн тэрийг сонсох үед бол цаад хүний хүргэнээс айж сүлдө уйлах нь болоод сэтгэл нь шаналх нь болоод сүлдө харин би чи гайгүй хүргэнтэй байна гэж тэгс сэтгэл нь тайвшраад тэр найзаасаа холдоод явах үедээ би чи яар нацтай хүн байна гэж ингэж инээж байсан гэж гоо шүү дээ инээж байсан. Тэгэхээр амьдрал дээр тэгж тийм одоо явдлах юм одоо тийм жишээнүүд байгаа нь бол саяны миний хэлээд байгаа тэр ээж эхлээд яагаад уйлав тийм ээ эхлээд яагаад шаналв. Тэгэхээр хүргэн охиных нь нүдийг хөхүүлцөхөд дээрлэгсэн тэр үйлдэлийг өөрөө уйлахар байдлаар бодож тийм байдлаар өөртөө хүлээж аваад байна. Уйлахар шаналхаар байдлаар хүлээж авсан. За тэгээд тэрнтэй харьцуулаад үзэхэд бүр илүү хүнд одоо амар тийм үйлдэлийг өөрөө сонсох үед харьцуулаад үзсэн чинь өөрийнх нь гайгүй байхлаар нөгөө актер хүн дээр хүлээж авсан байдал сэтгэл нь арай өөрчлөгдөнгүүд тэр хүн уйлахаа болоод тэр нь хэдий ч нэ багсан төдий ч нэ тайвшраад за сүүлдээ нэрийн эн чинь гайгүй байна гэж бодож эхлэх үеэс тэр хүн өөрөө инээж биш тийм ээ би ч азтай хүн би сайн хүргэнтэй байна гэж тэгэхээр уг нь бол сайн хүргэнтэй нь юу байх вэ те одоо юу байх вэ гэхдээ тэр хүн тийм байдлаар хүлээж авч байгаа нь өөрийг нь сэтгэл тэгж инээхэр байдал руу оруулж өгч байна. Тэгэхээр миний ярих гээд байгаа санаа өнөөдрийн муу сэтгэлдээ яагаад тэмцэх хэрэгтэй байна вэ? Тэр муу сэтгэл намайг өнөөдөр зовоогоо шаналуулад асуудалд гол хурцтуулаад байгаа гэдгийг бид мэдэхгүйгээс болоод гадна тал руу тэмцээд ноцоод байна. Жишээ нь хүн намайг зохихгүй дараад ирэхэд эсвэл цогтаах юм уу цаад хүний гар марыг барьж авах юм уу тийм л юм зурс хийгээл цаашаа ноцоод байна тийм ээ цаашаа ноцоод байна. Тэг зүгээр байж зохиул гэсэн үг биш л дээ. Ер нь бол би нэг асуудал шийдэх гэж цаашаа ноцдог. Нэг хүн тэлээгүүл тэрийг нухчин дарчвал эсвэл тэрэнд нэг хариу бариул тэрний жоохон буулт хийвэл гэдэг байгаа энэ бүгд бол буцаагаад ухраах юм бол яг юунаас эхлээд явж байна гэдгийг бид андуураад байна. Жишээ нь одоо түрүүнд нэг жишээ авлаа шүү дээ. Ингээд ажил бүтэхгүй бизнес нь жоохон явахгүй болж байгаа хүн магадгүй тийм ээ. Нийтийн одоо эдийн засаг жоохон хямраад юм уу? Эсвэл одоо тэр салбар нь жоохон уналтанд нийтдээ ороод тэр тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх л та. Гэхдээ тэр гол бурууг
ерөөсөө энэ нэг дээр бодлого барьж байгаа тийм дарга тийм хүмүүс энэ одоо бодлого явуулж чадахгүй байна гэж тийшээ бодоод байхын хэрээр улам өөрөө шаналал цохолдал харин эсэргээрээ тэрний оронд за нэгэнт ингээ болохгүй би алдаа алдсан байна уу эсвэл одоо нөхцөл байдал ямар байна гэд түүнийг яг бодит талаас нь хараад ирэхлээр тэр хүн нөгөө ээж 50 болж байгаатай адилхан тавьшрах юм байна. Тэгэхээр энэ миний хэлэх гээд байгаа нэг санаа бол муу сэтгэлдээ тэмцэх хэрэгтэй. Яагаад тэр муу сэтгэл итгэж зарим нь бидний одоо бэлэг оюуныг нүдээр зүрлэх юм бол тэрийг сохлоод юмыг зүгээр нь харж чадахгүй болгоод тэр юу вэ гэхээр энэ муухагийн сэтгэл итгэж чинь тэр бүгдийг бид ингээд энд одоо нэг цаг байна гэж бодоход энэ цагийг харж байтал энэ орхимжоор ингээд далдалчул цаг харагдахгүй болж байна. Тэрэн шиг бодит юмыг одоо мөн чанарыг нь харагдуулахгүй түнд саад болж тэрийг түүтгэрлэж байдаг юм бол бидний муу сэтгэлүүдийн одоо гол суурь нь болох тэр муухагийн сэтгэл гэдэг байхгүй юу? Муухагийн сэтгэл идэвчээ биднийг зөвөр нь бодох, зөв шийдвэр гаргахаас мухууруулж тэр хүнийг одоо асуудлыг тайлах занглаа хүн цаад хүнээс хамаарах бүр тэр тусмаа ихэнх нь өөрөөс хамаарах хэвээр тэр гарцыг харагдуулахгүй байна. Тийм болохоор бид энэ муу сэтгэл мухаг гэдэгт тэмцэх хэрэгтэй байна. За өөр нэг нь жишээ нь ажил үс нь бүтэхгүй байхлаар хүн нэг зовж байна. Ажил үс нь бүтээд ирэхлээр бас нэг зовлон. Тэр нь бүр сайн байгаад ирэхлээр бас нэг зовлон. Тэгээд заримдаа одоо шалаад байгаа хүнээс асууж үзлээ. Юу гэж асууж үзөө гэхээр энэ ажил бүтчихвэл одоо ингээл амьдрал сайхан болох гээд байна. За тэгвэл энэ ажил бүтлээ гэхэд та сайхан болох уу сайхан болно. За тодорхой хугацааны дараа уулзсаж нөгөө ажил нь бүтчихэж таны нөгөө ажил бүтсэн үү? Тэр өстө бүтсэн шүү. Ахаад нөгөөр асуудал байна. Гэхдээ тэгэхээр хондоо бид чинь нэг юм цаатлын ажил гадна тал руу ноцолдно гэдэг шүү, тийм ээ. Цаатлын бол би сайхан байна гэдвэсэн чинь тэр болцсон сайхан байхгүй надад. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бидний аз жаргал, бидний зовлон гэдэг байгаа маань гол сэтгэлээс хамаарат байгаа болохоос биш цаатлын босон болоогоос гол хамаарахгүй байна гэдгийг бас нэг нотлох юм байна. За тэгэхээр энэ хүртэл яриагаа товчхон болгоод ер нь таны амьдралд зөрчилдөөн байна уу? Ажил ус бүтэхгүй гин үү? Эсвэл би өвдөх байна уу? Түүнээс үүдсэн зовлон шаналл юу вэ? Тэр бүгдүүл сэтгэлээс үүдэлтэй байна шүү. Сэтгэлээс. Тэгэхээр тэр шаналл зовлон бүгдтэй тэмцэхэд та ийм уух хэрэгтэй. Эсвэл ажлаа хөөцөлдөх, хөдөлмөрлөх. За тэгээд бусдад ойлголцох, уучлах гэж ийм үйлдэлүүдээсээ илүү одоо хүч гарах хэрэгтэй юм бол сэтгэл рүүгээ өнгөж сэтгэлийг зөв залах хэрэгтэй. Нэг жишээ авахад бодистой явдалд орох уу гэд номонд айлцсан байдаг тийм ээ. Шандит яваа гэж энтхий эрдэмтэн юу вэ гэхээр амьтан бүгдийн толгойн өвчин арилжаасаа гэж бодоход тэгж өөрөө бодож байгаа хүн толгойн өвчин арилсан байна шүү дээ. Тэгэхээр толгой нь өвдөж байсан хүн амьтан бүгдийн толгойн өвчнөөс ангижраас тэр өвчин нь би эдлээд өнгөрөөё гэж бодоход тэр хүний толгойн өвчин арилсан байна. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа юм гэхээр хүн өвдөхгүй байгаасаа өвдөхгүй л байх хэрэгтэй, хичээх хэрэгтэй. Гэхдээ хэрвээ үүлэг үрг гэж гарцаагүй байгаад боловсроод өвдчихвөл одоо яах вэ? Тэгвэл түүнийг зовлон биш харин өөрт болон бусдад тустай байдлаар уруулж авахд юуг ашиглах нь сэтгэлийг ашиглах хэрэгтэй байна. Тэрийг уруулж авч чадахгүй зовлон дээр зовлон болгоод байгаа юм бол энэ муу сэтгэл. За ажил нь бүтэхгүй хүн байлаа гэхэд ажил нь бүтэхгүй байгааг ганц сэтгэлээр өөрчилж чадахгүй л дээ. Тэр гадна талын зүйл. Жишээ нь одоо та бүгдийн байхад тэнд сууж байгаа хүнийг ийш нь харуулнаа. Тэнд сууж байгаа хүнийг жоохон толгойг нь бүхийлгэнэ. Эсвэл тэнд сууж байгаа хүнээр юм бичүүлнэ идрэхэд тэр болон санаагаар болохгүй. Яг нь тийм хүчтэй хүн байгаад тодорхой хэмжээнд хөдөлгөж болно. Гэхдээ тэр хэцүү байхгүй юу? Энэ нь бол гадна талын юмыг бид бүгдийг сэтгэлээр хөдөлгөнө хэцүү байгаа шүү дээ. Тэгвэл сэтгэлээр зохицуулж болдог юм бидний өөрсдийн дотоод энэ ертөнц байхгүй юу? Тэгэхээр энийг бид сэтгэлээр зохицуулж болох ийм одоо давуу талтай. Тэгэхээр энийг бид зохицуулахад
муу сэтгэл эдийг танин мэдээд түнтэй тэмцвэл тэр зогсуулах юм байна гэж ингэж хэлэх байна. За тэгээд түрүүний хэлсэн ахаад нэг тодтогоод тав хүндээ бас хэлэхэд ажил ус бүтэхгүй байхад тэр гадна тал олон юмнаас хамааралтай байна да. Тэгвэл өөрөөс хамааралтай юм ал та хийх нь хамгийн ихний гарц юм байна. Тэг өөрөөс хамааралтай юм гэдэг бол та хөдөлмөрлөх бодох юу бэ? Тэрийг л та сайн хийгээд тэгээд бусдаас хамааралтай зүйл цаг хугацаа юм уу? Эсвэл нөхцөл бүрдэхгүй байх үед 50 тэн сэтгэлийг зөв тийш нь жолоод ич ингэж гарах юм бол ажил үс бүтэхгүй байна гэж шаналхгүй байгаа юм. Сэтгэлээ зөв жолоодсноор яг өнөөдөр тухайн ажил бүтэхгүй байж болох юм. Гэлээч тэр нь өөр зовлон болохгүй байна. Зовлон болохгүй. Магадгүй ажил ус бүтэхгүй байгаагаа харин өөрт болон бусдад тустай байдал руу уруулж болно. Нэг жишээ авахад өнөөдөр өглөө гарахад хүүхдүүдэд загинж байна л да ээж. Өглөө намайг гарахад та хоёр уйлаад байсан. Өнөөдөр ажил бүтсэнгүй шүү дээ. Нөгөө хоёр хүүхдүүд нэрээ одоо би уйлал ээжийн ажил бүтсэнгүй гэж ойлгож байна шүү дээ. Яг тэр нь мөн үү биш үү бид сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ тийм тохиолдол байдаг. Юу вэ гэхээр хоёр хүүхэд нь ч гэсэн тэр ажил нь бүтвэл түүний үр шимээс хүртгэх юм байдаг бол тэр ажил бүтэх тэр хоёр хүүхдээс хүртэл хамааралтай болчиход байгаа байхгүй юу? Гэтэл тэр хоёр хүүхдээс хамааралтай байхад тэр хоёр ууралж уцралаад ээжигээ гаргахгүй та явж байгааг бол та яваад хурдан ир ажилтаагүй ажиллаа хай идэргээд ингээд уйлсаар унцаар угаад явуулаад тэр нь яг боловсроод ажил нь бүтээгүй байвал үнэн. Гэдгүү байсан ч гэсэн тэр бас тустай болцсон байхгүй юу? Юу вэ гэхээр тэр хоёр хүүхдийг дараа гарахад дагаж уйлаад байхад бас нэг буруу шүү гэдгийг сэтгүүд нь өгж байна. Юу? Өнөөдөр ажил бүтээгүйгээр тэгэхээр бүтээгүй сайн биш боловч тэрийг зөв юмд уруулж чадвал тийм байдаг. Харин шаналаад байвал та юураас л болоо гэдэг айгүй нялаад авах нь ш нөгөө хоёрыг. Тэр ажил бүтээгүйгээс шаналаад байх юм бол тэгэхээр ажил бүтэхгүй байх нь би өвдөх байх нь эсвэл одоо хүн бусдад нэг ойлголцохгүй байх нь тэр бүгдийг хүн зовлонтой биш харин өөрт болон бусдад тустай байдлаар уруулахад энэ муу сэтгэл эдийг тэмцэж өөрчлөвл тэрийг уруулж чадах юм байна гэж ингэж хэлэх гээд байна. За тэгвэл муу сэтгэл эдийг өчтөр нэг ярьсан тийм ээ. Ахаад өнөөдөр шинээр ирсэн хүмүүс байж магадгүй болохоор хүн төрөх даруйд хүний сэтгэлийн одоо хамгийн тэнцвэртэй гэх юм уу амарлингуй байдлыг алдагдуулж байдаг тийм сэтгэлийг муу сэтгэл гэх юм болоо да. Түл муу сэтгэлийг олон ангилж байна. Үндсэн муу сэтгэл 6, түүний салбар болж байдаг 20 гээд. Ингэж одоо нисонисын гэр бүр тодтогчээд нисонисын гээд байгаа муу сэтгэлийг 26 хувааж ингэж одоо ангилсан байх юм. Тэгэхээр үндсэн 6 гэдэг нь бол шунлын сэтгэл, уурын сэтгэл, омгөрсөн, омгийн сэтгэл очиж донхонд танаржимэр мухагийн сэтгэл буруу үзэл тэгээд эргэлзээд хоёр ангилдгийг юу вэ гэхээр зөв юмыг биш байхаа гэж буруу тал руу эргэлзээг зөв юмд эргэлзэх төдийг бол бас буруу гэж үзэхгүй байна. Тэрийг Дэрхингийн 70 өгш маань номонд нэг биш удаа айлдж байсан. Тэгэхээр юмд зөв ч юм бэ буруу ч юм бэ яагаад ингэв энэ юу болов гэж эргэлзэх төдий бол саний яриад байгаа 6 үндэс болсон муу сэтгэлийн нэг эргэлзэнэ гэдэг нь биш ээ. Тэр юу вэ гэхээр юмыг буруу тал руу эргэлзэх. Буруу тал руу тэр одоо муу сэтгэл үндсэн 6 байдгийн нэг. Тэгэхээр энэ 6-ыг ерөнхийд нь нэг 5 хүн мэднэ л дээ. Гэхдээ бас зарим хүнд энэ тийм сэтгэл байна гэд бодож явдаг байтал тэр нь буруу имийг бас тухайн сэтгэл нь биш байтал өөр имийг тийм гэж тодорхойлж явж байгаа хүн байж магадгүй гэд нэг ярилцсан. Би ч бас сайн мэдэхгүй. Гэхдээ номонд байгааг та бүхэн дамжуулахад шунлын сэтгэл гэдэг ерөнхийдөө өөрт байгаа болж байгаа зүйлийг бодит байдлаас хэтрүүлэхдээ өөрт шаардлагагүй байхад тэрийг
өөрт шаардлагагүй байхад тэрийг шаардлагатай гэж тэр тал руу ингэж одоо хүсэж байгаа. Тэр сэтгэлийг шунлын сэтгэл хэм шиг байгаа. Шунлын сэтгэл. Шунлын сэтгэл. Тэгэхээр шунлын сэтгэл гэдэг ер нь бол та бүхэн ингэж шуналгүй хүн гэж байхгүйгээр зарим хүн ярих юм билээ. За тэгэхээр шунлын сэтгэл өмнө төрж исэн бол өнгөрсөн жишээн дээр одоо хүртэл амьдрал тохиолдсон олон жишээнээс хардаа одоо би нэг ийм цагтаа хүн бэ гэж бодъё. Тэгээд цагтаа явж удал энэ дараагийн загвар ч юм уу те эсвэл энэс гоё цаг хүн зүүцсэн байгааг хараад юм гоё цагаа. Гэхдээ энэ цагтаа болвол гэд энэ үр болж байгаа хүнд тэрнээс илүү бодоод хүсээд ирэхлээр тэр шунал болж хувирдаг юм байна. Тэгээ шунлын сэтгэл хамгийн актер нь яг төрөх даруйда хүнд тийм амгалантай мэдрэмж өгдөг хэрнээ дандаа зовлон дагуулж явдаг. Зовлон. Яаж ихээр энийг тийм нэг цагийг өөртөө бий болгоё гэж хүн хэдий ч нэ бодоод сайхан санагдана. Тэрэнд нь нэг хүн жаахан саад хийх. Тэр нь бүтгэд нэг жаахан саад ороход тэсхий аргагүй шахуу тийм таагүй мэдрэмж сэтгэлд мэдрэгддэг. Тэгэхээр энэ нь бол шунлын сэтгэл наана тийм сайхан юм шиг тийм мэдрэмж төрж өгдөг боловч цаана тийм зовлоныг дагуулж явдаг. Тийм биз дээ ер нь хоёр хүн их дотн найз байхын хэрээр гомдхон актер лав болох гээд байхгүй юу? Их дотн хүн нэг эвгүй хэлэхэд гомдхон амар болох гээд зүгээр нэг зүс мэднэ гэдэг үйл зүгээр нэг зүс таних төдий хүн эвгүй хэлэхэд бол дотны хүн муухай хэлхийн дайны хүн дээр хүлээж авахгүй байгаа үст тийм ээ. Тэгэхээр хэдий ч нэ тийшээ сэтгэл одоо татагдаж тийм байх төдий ч нэ хүн хэтрүүлээд ирэхлээр дараа нь тэр хүн муулах юм уу? Тэр хүн наашаа муулахгүй мэхэд тэр хүний гурав дахь хүн муулахад идэр тэсэд хэцүү байгаад байдаг. Тэгэхээр энэ бол сэтгэлийн тэр тэнцвэртэй байдал алдагдсан гэдэг нэг жишээ. За уур гэдэг бол ерөөсө цаатахыг дийлий, цаатахыг дарыг гэсэн гол тийм л одоо сэтгэл байт юм байна. Тэгэхээр уурлаад байгаа хүний өөдөөс ноцоод байх биш. Тэр хүнд одоо юу зодуулаад дээрлэхүүлээд байх байна гэсэн үг биш. Гэхдээ нэг цохоод авдаг юм уу эсвэл тэр хүний муухай хэлэхэд хариу үйлдэл нэг удаа хийхгүй өнгөрөхөд цаад хүний уур намжин гэж уур гэдэг. Яагаад тэгэхээр уур нэг тэрийг нухчин дарах гэх юм уу тэрний дээр гарах гэсэн тийм одоо мөн чанартай сэтгэл байхгүй юу. Тэгэхээр нэг муухай хэлэхэд нь хариу үйлдэлийг хэлэхгүй байж байхад одоо сэтгэл бол ханах гэдэг шүү дээ уурын сэтгэл чинь. Тэгэж яахан намждаг. Ийм бас учиртай юм байна. Уур. За омгийн сэтгэл гэдгийг ингэж тайлсан байх юм. Өөр тийм эрдэм гэх юм уу давуу тал байхгүй байсаар байтал надад тийм давуу тал байна гэж хэтрүүлээд өөрийгөө өргөөд ирэхлээр тэр омгийн сэтгэл төрдөг гинэ. Омгийн сэтгэл төрдөг. Омгийн сэтгэлээ нэг жишээлээр ярихад одоо нэг хүн ярьж байна л да ингээд телевизээр ярьцлаа. Тэг юу гэж ярьж байна гэхээр өөрөө өдөрт ажилт нөгөө юу гэж би биш би нэг тасгийн дараагийн байгаамаа. Тэгэнгүүт тэр дунд ханда та тасгийн дарга мөн үү гэж асуусан бол тийм ээ гэхдээ бол тэр омгийн сэтгэл оволцож байгаа биш байхгүй юу. Тэгэхэд өдөрт ажилт нөө гэх тэнгүүд биш гэхдээ би нэг тасгийн дарга байгаамаа гэдгийг тэнд хавчуулна гэхлээр яг гоо энэ дундаа би бол дарга юм байгаамаа гэсэн тийм санаа явах гэдэг надад. Тэгэхээр би муу гэхдээ энэ дундаа би гайгүй юм байгаамаа гэж бодоход хүртэл тэр омог явж идэг гинэ. Тэгээ би чи юу ч мэдэхгүй магадгүй хоол бол хийчих нэ гэж тэгэхэд тэнд бас сайн бодохгүй бол омгийн сэтгэл ус явж байгаа. Яагаад тэгэхээр өөрөө хоол хийж чадахгүй ш тэгэхэд яагаад гэж дүрсэн штэ. Тэгэхээр тэр сэтгэлийн тэр яг юмыг бодитоор нь харах тэр мөн чанарыг алдагдуулсан байгаа нь тэр байхгүй юу. Одоо жишээ. Тийм болохоор омгийн сэтгэл гэдэг хэцүү. Ер нь хүн ажил үсэнд бүтэхгүй юм уу? Эсвэл амьдрал нь нэг жаахан хэцүү яваа үед омог төрөх нь харьцангуй бага. За ажил нь бүтээд нэр алдартай болоод олон хүнээр хүрээлүүлэхийн хэрээр омгийн сэтгэл гэдэг бол дарыг гівч дийлдэхгүй ингэж байдаг гинэ. Тэгэл одоо энэ зарим тамирчин хүмүүсийг ингээл гадаад Европын хүмүүсийг ингээ харж байхад одоо нэг төрүүлдэг ч юм уу нэг амжилт гаргахаараа цээжинүүдээр та толгон болгоо шаагаад
одоо өөрийгөө юу гэдэг ингээл тэгэхээр тэр үед бол одоо яхааргүй л тэр омгийн сэтгэл төрж байгаа болов гэж харагддаг. Тэгэхээр омгийн сэтгэл гэдэг магадгүй тийм ээ та бүхэн дунд өнгөрсөн дамжилт гаргаад нэг эвгүй үг хэлээд тэрийг хүмүүст нэг жоо омгорсон тийм байдал үзүүлээд тэрнээс болоод тагуу тийм уур амьсгал үүссэн ч байна уу эсвэл түүнээс болоод өөрөө алдсан тийм тохиолдол байвал тэр омгийн сэтгэл гэж муу сэтгэлийн тэр хор шиг байна. За түүний дараа мунхаг мунхын сэтгэл гэдэг түрүүнд ярьчихлаа. Юмны мөн чанарыг зөвөр нь харахад тэрийг саадуулж харагдуулахгүй хүний мунхруулж байдаг. Одоо тийм сэтгэлийг мунхын сэтгэл. Мунхруулна гэдэг нь одоо миний өмнө ийм сандал хүн сууж байна гэж бодоход тэрийг сандал хүн сууж байна гэж харж байгаа нь одоо үргэлээ ч юм ингээд нэг бүдгэрээ харагдахгүй болвол хүний оюун юмыг зөвөр нь харах тэр чадвар бүдгэрүүлээ харагдахгүй болгож ингэж тэрийг эзэмдэж байдаг. Тийм сэтгэлийг мунхын сэтгэл гэхээ. Тэгэхээр ер нь бол одоо гурван хороор зөвөрлөх юм бол мунхын сэтгэл, шунлын сэтгэл, уурын сэтгэл гурав бол гурван хорн гэдэг. За тэрийг жаахан дэлгэр болгоод үндсэн 6 гэж үзвэл энэ гурав дээр омгийн сэтгэл явчихлаа тийм ээ. Буруу үзэл, 5 дахь нь буруу үзэл. Буруу үзэл их олон. Тэгээд хүний ер нь үзэл гэдэг бол нүдээр зүрлэхээ, нүдээр би нүдээрээ энэ зам байгаа юм байна, нийшээ замгүй юм байна. Тэгэхээр би ингэж хэвэ гэж нүдээрээ хараад хүн ялгалдаг бол тэгвэл тэр хүний үзэл гэж юм зүв байвал тэр зүв нүд нь нэгдэн гэдэг шиг алхаа гişгэн зүв болдог. Үзэл нь буруу байвал тэр хүн алхаа гişгэн буруу болдог. Тийм байдаг юм байна. Тэгэхээр буруу үзэл гэдэг дээр дотор нь бол олон ангилдгийг хүнд гэдэг нь бол одоо 10 нүглийн хамгийн хүнд гэж бас ярьдаг. Альцсан байдаг. Тэр бол буян нүгэл гэж байхгүй. Хойд урд төрөл гэж байхгүй. Ер нь одоо би ах дүүдэд туслаа гэд ямар хэрэг байгаа тэр хэрэггүй. Ер нь хүн туслана гэд яадгийг. За тэгээд бүр цаашлах юм бол ер нь одоо ганцхан амьдрах энэ одоо хорвоод хүн өөрийгөө л одоо нэг тавих хэрэгтэй ч гэдэг юм уу те. Одоо ийм бодлууд давангалаад ирвэл тэр 10 харн нүглийн 10 дахь саний тэр муу сэтгэл үндсэн 6 байгаагийн буруу үзэл гэдэг нэг хүндэн юм байгаамаа. За тэрийг цааш нь ингээд задлаад үзэхлээр ганц өөрийгөө гэсэн сэтгэл, ганц өөрийгөө. Тэгэхээр ганц өөрийгөө гэсэн сэтгэл дээр аваад үзэхэр юм байдаг. Одоо бид нар энэ тахимд ингээд сууж хат нэг хүн орж ирээд ингэ хэмэжтэй. За энэ дундаас улаан хувцастай нэг хүн сайн миний хувцсыг хулгайлчихлаа гэхэд яана би улаан хувцастай байна. Намайг хилээгүй байгаа ч гэсэн хүн нэг жоох юм огшоод хэм нэг өөр нэг мэдрэмж төрдөг тийм ээ. Өөр нэг жишээ ингээд нэрсийн дараалал хүмүүсийг дуудаад шагнал өгдөг ч вэ нөө босоод үг хэлдэг ч вэ нөө тэр үед миний уртлын хүний дуудсны дараа өөрт нэг жоохон тийм таагүй мэдрэмж гэх юм уу сандрах ч гişээ тийм байдал бас мэдрэгдэх байдаг. Та бүгд тэгж үзсэн болов. Одоо яг энэ хүний дараа би босно гэд мэдчих үед тэр хүний яриа дуусах гээд ирэх үед ингэ нэг жоохон одоо нэг тавгүй болооч байх шиг жоохон сандраач байх шиг тэр бол бид барьсан сэтгэл гэдэг өөрийг тэг зовоодаг гинэ. За өөр нэг нь ер нь ингээд энд байгаа хүмүүсийг нэг жишээ аваад та нар ингээд томоотой суух хэрэгтэй гэдэнгүүт би зүгээр л суугаад шүү дээ. Яагаад байгаа юм бэ? Гэтэл зарим хүн тэгж бодох юм биз дээ. Тэгвэл тэр хүн бид барьсан сэтгэл идэх чинь хамгийн түрүүнд юмыг өөр дөр тусгаж аваад байдаг. Өөр дөр тусгаж. Тэгэл энэ дундаас та бүхэн их сайн байлаа гэхэлэр тэр намайг сайн байсан гэж гоёц гээл. Тэгэхээр сайн болонгууд өөрлөгөө татаад авчдаг. Муу юм болонгууд өөрлөө татж аваад тэгээд тэрнээсээ болоод шалаад байгаа нь бол бид барьсан сэтгэл өөрийгөө гэсэн ганц өөрийг гэсэн энэ үзэл ингэж зовлон болдог гинэ. Тэгэхээр энэ бол бидний зовоож идэг тэр муу сэтгэлийн одоо 6 хуваадаг нэг нь. За дараагийнх нь муу сэтгэл дотор үндсэн 6-гийн сүүлийнхтэр юмыг буруу тал руу эргэлзэх гэж юм тийм ээ эргэлзэх. Тэрийг одоо жишээ нь амьдрал дээр ингэх. Яг ингээд нь хүнднээ сайхан тос болоод тос хийж явахт нөхөр нь тийм хүн тос хийж ивэл ихнэр чи одоо боёлтой шал дэмий мэхий гэхэлэр нэрээ шал дэмий ч юм хийчихв.
гэл тэгээд эргэлзээд эхэлдэг. Эсвэл Морте Чуулуусыг кинон дээр баха нэгдлийн мөр хөлдсөн чинь ээж нь хүүгээ загинжуул явсны дараа мөн хүүгээ араа хэтрүүлүүдээ хэтэргээл тийм нэг юу гардаг ш тийм ээ, нэг дүр гардаг. Тэгэхээр ерөн товчхондоо зөв юм хийчих явахт хүн нөлөөлөд юм уу? Эсвэл өөрийн урдын муу авьяаснаас болоод хийсэн зөв юмд хүн эргэлзэхлээр тэр нь одоо зовлонгийн одоо үндэс болсон гэх юм уу? 6 одоо тэр муу сэтгэлийн нэг юм байна. Бид нэг сайн үйл хийгээд нэг хүн ингэж над руу бичсэн байсан. Би хорхойд ч хоргүй амьдрсан. Тэгэхэд би зовоод шүү дээ. Өвлийн өр байгаа гэдэг чинь хаа вэ гэд бичсэн байсан. Тэгээ тэрийг уншаад би хариуд нь бичлээ л доо. Тэгээд ингээд айлхаар гуугаад гуй нөх юм уу эсвэл жарган зөөлөн байдлаар та яг хорхоод хоргүй амьдрсан гэдгийг би мэдэхгүй те. Мэдэхгүй. Хэрвээ үнэхээр та хорхоод хоргүй амьдрсан байвал яг тэр хоргүй амьдрсны чи үр дагаварт өнөөдөр та зовоод байгаа биш ээ. Биш. Тэрнийхээ үр сайн сайхан зүйлээ бол та амснаа. Гэхдээ та би хорхоод хоргүй амьдрсан гэдээ омгшоод байвал омгийн сэтгэлд эзэмдүүлээд байвал эсвэл миний хорхоод хоргүй амьдрсан юу зүв байж буруу байж юу шал димээ явсан болов уу гэж эргэлзэх юм бол таны тухайн сайн үйл чинь үрд боловсроход саад болно. Жишээ яаж саад болох вэ гэхээр хүн сайн үйлийг хийчээд түүнийг уг нь зөв юм үр дагавар нь агуу уужим гэх юм агуу тийм үр дагавар гараасаа гэж зориулчвал бас гайгүй байдаг. Зориулчвал бид ерөөл тавина зориулна гэж яриад биш тийм ээ. Зориулж амжаагүй байхдаа уурлах түндэ эргэлзэх эсвэл би ч гэсэн мундаг юм хийчихлээдэй гэж хөөрж одоо омгших. Одоо омгшин гэхлээр одоо омгийн сэтгэл давтах. Энэ ийм одоо үйлдэлүүд өөрөө гаргачих юм бол тэрний үр дагавар нь гарах байсан баг болох. Даруй дамсах байсан бол тэр нь алс болоод алслагдчих. Эсвэл зарим үед уур нь хүчтэй уурснаас болоод үр дагавар нь юусоо гарахгүй болчих бас ийм үр дагавар байдаг гэдгийг тэр үнд бичижсэн. Тэгэхээр сайн юм миний хэлж байгаа. Тэр зөв юмыг буруу тал руу эргэлзэнэ гэдэг маань сайн үр дагавар гарахад тэг саад болдог. Дээрэс нь буруу тал руу эргэлзээд байгаа болохоор чинь ингэж байна шүү дээ. Одоо хошин шугийнхээ дээр өмнө яагаад гэдэг хонь хөтлөө явж байгаа нь чи яагаад ямаа хөтлөд яваад байгаа юм бэ гэсчгүй би хонь хөтлж байгаа. Тэгээ дараагийн хүн тарахад явсаа ерөөсөө сүулдэ би тэгвэл нэрэж тийм юм уу гэд өөрийнхөө зөв бодлыг буруу болгох чинь гэж нэг тэр яг амьдрал дээр тийм болдго юм байна л да. Болдго юм байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн зөв юмд эхлээд буруу тал руу эргэлзээд эхлэх үед гайгүй юм шиг боловч нөгөөх нь сүлдээ эргэлзээ биш болж хувирдаг юм байна. Жишээ нь би аав ээжигээ баярлуулъя. Би аав ээжигээ гомдоохгүй бай. Аав ээж минь намайг хаяа зэмлэлээ гэхэд би үзэн ядахгүй бай. Би сурж одоо хэрэлдэхгүй бай гэж хүн бодцоод ер нь ядаргаа тий. Зүгээр байхгүй юм гэх жишээний тийм бодол тавтаад ер нь хэрэлдчихдэг юм уу? Эргэлзэж биш те. Тэгээ сүүлдээ бол хэрэлдэнэ. Ер нь яршил биш. Эргэлзэхгүй болчих жоос те. Тэгэхээр тэр буруу тал руу эргэлзэн гэдэг чинь яагаад одоо тэр үндсэн муу сэтгэлд ороод байна вэ гэхээр тэр бол хүний сүлдээ муу сэтгэлд эзэмдүүлээ тэр нь баттай болоход хөшүүрэг болоод үйт юм байна л да. Тийм болохоор тэрийг бас муу гэж үзэж түнтэй тэмцэх хэрэгтэй гэсэн байдаг. За цаг маань нэлээ явцсан байна. Тэгэхээр одоо энэ 6 сэтгэлд хэрхэн тэмцэх вэ гэдэг дээрээ ингээд нэг хит хитэн санааг бүгдээрээ бодъё. За эхлээд шунлын сэтгэл гэдэг дээр өмнө бид нэг номын яриа болох үед нэг хүн асууж байсан. Тэгэхээр юу вэ гэхээр ер нь хүн амьдралын шунлагдчих хэрэгтэй биш үү? Шунлгүй байхаар хүн итгэхгүй. Шунлгүй байхаар хүн амьдралын төлөө тийм ирмэлцэлгүй болчих юм биш үү гэж тэгж асууж байсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нэг ялгаа нь бол амьдралын төлөө хүн мөрөөдөж ирмэлцэх явах хэрэгтэй. Энэ бол тэр төдийг шунлахгүй байнамаа. Тэгэхээр бодит байдлаас хитрээд үрд болж байхад хитрүүлээ тэрийг олно гэд явхлаар тэр хүн имийг бодитоор хардаг чадвараа алдаад эхэлдэг юм байнамаа. Тийм учраас тэрийг буруу гэж. Жишээ нь одоо ийм байх юм.
ам бол дөрүүлээ тийм айл бай гэж бодъё. За тэгээ ах トゥ ерөнхийдөө бүгдээрээ хөдөлмөрлөд амьдрал нь сайхан бусдаас тутах юмгүй байхад одоо болчихлоо. Одоо болох юм уу гэвэл тэр хүн зорилгоо өөрчлөх хэрэгтэй байна л да. Одоо би улам бизнесээ ажиллаа өргөжүүлье. Тэгвэл би дүүрэгтэй би нутаг орондоо тийм ээ Монгол орондоо тим юм бүтээ зорилт тавиад тэгээ хөдөлмөрлөх хэрэгтэй юм. Түүнээс биш би одоо 5 өрөө байранд байгаа. Би 2 давхар байшинд амьдрнаа ч гэх юм уу те. Эсвэл би 3 давхар байшинд амьдрнаа. 3 давхарт амьдарч өсөө би ер нь 2 тэрбумын байранд амьдрна гэх юм уу. Тиймэрхүү ингээд болж байхад улам ингээд явхлаар зовлон болоод идэх гол. Хүн улам хөдөлмөрлөж түүний төлөө явах хэрэгтэй байгаа нь зорилгоо өөрчлөөд тэр нийгмийн сайн сайхны төлөө ингээд явах юм бол тэр нь бас илүү хөдөлмөрлөх хэрэгтэй тийм байдаг юм шиг байгаа. За тэгэхээр шунлын сэтгэл эднийг дунд нь ялгаад би сая хэллээ шүү дээ. Шунлын сэтгэл хэдий ч нэ төрн дараа нь амархан хүн шалгахад бэлэн болоод байдаг болохоор тэр сэтгэлдээ тэмцэхэд одоо өчигдрийн ярьж байсан санаагаа та бүхэн хэрвээ сонсч байсан бол эргээд боддоо хүн муу сэтгэл гэдэгтээ нэрээ тэмцэх юм байна гэж бодвол муу сэтгэлийг ажиглаж муу сэтгэлийг хяндаг байх хэрэгтэй. Тэрхгүйгээр ямар сэтгэл төрж байгааг мэдэхгүй нэг мэдхнэл буруу сэтгэл давталсан байдаг болохоор сэтгэлээ хянах хэрэгтэй. Тэгэхээр одоо яг энэ цаг мөчид бол за би ямар сэтгэлээр одоо юм ярьж байна гэдгээ баян хянж байх. Сонсч байгаа хүний зүгээс би ямар сэтгэлээр сонсч байна. Одоо ээж намайг очгээ загинсаар угаад би ирчлээд ич гэх юм уу те. Эсвэл ядаргаад тэр нэг юм хамт явъя гэсээр угаад хариулахгүй дагуулж ирээд би сууж өндөө ч гэх юм уу. Тим юм давтцсан суул шал дэмий واخгүй юм. Тэгэхээр би ямар сэтгэлээр сонсч байна гэд хянаад байхад төрж байгаа сэтгэлүүдийг таньж эхлэх байхгүй юу? Таньж эхэлнэ. Жишээ нь бид нар ингээд сууж байхад нэг хүн ороод өнгөрөхөд сая хажуугаар чинь нэг костюмтэй залуу өнгөрөө анзаарсангүй шүү дээ гэдгийг юм те. Тэгэхэд яг тийм ажил хариуцж байгаа хүн бол хин орж ин гарч ин харах хэвээр хүн бол за костюмтэй хүн өнгөрлөө нэг палачтай хүн өнгөрлөө дараа нь костюмтэй өнгөрсөн тэгэж өнгөрсөн. За ажиллаад байхлаар хин өнгөрч хүн дорн тэрийг таниад байгаа шиг сэтгэлийг бас тэг танд юм байна л да. Тэгэхээр тэгж ажиллах хэрэгтэй юм байна. За ажиллаж гоод шунлын сэтгэл төрөх юм уу түн давтчихвал түүний яг эсрэг тэрнтэй тэмцэхэд гол одоо тэрийг дарж өгдөг бодол юу вэ гэхээр тэгэхээр энэ дээр би ахаад өнөөдөр яриа эхлэхдээ хэлсэн санаагаа товчхон болгоод дахиад нэг хэлэх хэрэгтэй юм байна. Та шунлын сэтгэл давтаад хүнтэй маргалдах юм уу? Түүнээс болоод одоо бусдад үл ойлголцох зовлон шанал юу болсон бэ? Тэрийг арилгахын тулд гадна тал руу битгий гол тэмцээрээ. Тэр биш шүү. Гол тэр сэтгэл рүүгээл тэмцэх. Одоо өвчнөр үл ингэм хэлсэн одоо нэг эмч хүн байлаа гэж бодоход бид одоо энэ өөрийнхөө сэтгэлийг муу сэтгэлтэй тэмцээр ууд өндөр түвшинд очсон хүн дээр шунлын сэтгэл автаа зовоод байгаа нэг хүн очих юм биз дээ. За миний өвчний унш юу вэ гэхээр таны өвчний унш шунлын сэтгэлд автсан ийм өвчөө. За одоо би энэ өвчнийг яаж идэх вэ? За та өдөрт 4 тунгаар юм уунаа гэдэг шиг та өдөрт шунлын сэтгэлийг дарддаг энэ бодлыг өдөрт 4 удаа бодоо. Би хэд хоног юм уух вэ? За та өвдөх бие хайхрахгүй явсаар угаад та 3-4 жил ингэж хайхрахгүй яваад өвдсөн байна. Тэгэхээр та 3 сар юм уух хэрэгтэй гэдэг шиг тийм ээ. Та түрх цагаас ахуулаад шунал гэдгийг тоохгүй зөнд нь хаясаар угаад ингэж явж ирсэн. Одоо нас эдүү 50-д за тэгвэл та ядаж нэг 3 жил энийг бодох хэрэгтэй. Өдрийн 4 тунгаар идэх чи 4 удаа. Ингэж тэр хүн хэлэхэр юм шиг байгаа юм. Тэгэхээр яг тийм үе цаашаа нуцад цаг түүний нухчин дарна. Эсвэл тэр имийг аваад л сэтгэл сайхан болно гэх биш. Ийшээ хандаж тэрийг өөрчлөхөд ер нь бол өвхөл мөнх усыг бодох. Би хизээч одоо хизээ өвхөн би батгүй штэ гэдгийг хүн бодох юм бол саний шунлын сэтгэл идэг их намждаг. Тэрний ерөндөө буюу тэрийг дарах ийм зөв бодол гинэ. Тэгэхээр нэг жишээ байх юм. Цаазын ял авчаад алхаж яваа хүн өөрөө энэ хэрэгтэй энэ сайхан юм гэдэг одоо үнтэй юу бэ хэлэхэд өгийг тэр хүн тоохгүй тийм. Би одоо ч өгөх гэж юм чинь надад ямар хэрэг байгаа юм. Өөр нэг амьдралын жишээ болохоор за маргааш өглөө одоо багнуур явнаа. Юмо бэлдэрэй гэхэд
маргааш би энэ байранда энийг идэн гэж хүн юм үлдээхгүй ш тийм ээ. Тэгэхээр маргааш явна гэвэл явах юм бодхоос биш, маргааш энд би байх юм хүн бодохгүй гоцтой. Тэгэхээр яг түн шиг би хизээ хүн батгүй би хүн орон унтад өглөө босохгүй байдаг шиг хүн хизээд одоо би энэ насыг урах батгүй шүү дээ гэж бодоход тэр хитрээ шунаад байгаа шунал буудаг юм байна л да. Дараад байгаа хүн халууныг бий болвол дараад байгаа зовлон багасна гэдэг шиг тэрний яг эсрэг тэрийг дардаг бодол юм байна. Тэгэхээр би ер нь жоохон шунал ихтэй хүн юм да. Би зарим хүнд хэлж ил байлаа. Өөрөө ер нь мөнгө үсгээр л байж чадхаа болох юм да. Мөнгөгүй байхлаар ухаан чинь арай зөв ажиллаад байна шүү. Гэ зарим хүнд үр хэлж үзлээ. Тэгэхээр хүн их мөнгө үзээд юм уу? Эсвэл одоо тийм хэрэгтэй, ийм хэрэгтэй гэдээ олон юм бодоод ирэхлээр нүдэн тогтгоо байлаа. Байж сууж чадахгүй болол нэг уцаа өрөө нэг хүн рүү мессеж чичээл залгаал зүгээр гэж бол уц руугаа хүрээл ерөөсөө сууж чадахгүй маа. Тэгэхээр яг тэрний ерөндөг буюу тэрийг дарддаг юм саний тэр бодлыг нэг учир шалтгааны үүднээс бодоод түн дээрээ жаахан төвлөрөөд барих юм бол тэр зөв бодол саний тэр бодол чи хүч ордог. За хоёрт нь уурын сэтгэлийн эсрэг бол уурын хор уршийг бодох хэрэгтэй юм байна. Тэгэхээр уур ямар хор уршигтэй вэ гэхээр уур өөртөө дайсан их бэлддэг. Өөрийнхөө төлөө гэсэн хүмүүсээ цааш нь үргээдэг. Зүсцэрээр муухай болдог. Өөрийн уурт хийсэн сайн үйлээ хүчгүй болгодог. Тэргээд ийм үр дагаврууд байдаг. Тэгэхээр эдрийг бодоод байт юм нэг. Энэ бол одоо хүүтнийг халуунаар арилгана гэдэг шиг яг тэр нараа биш ч гэсэндээ ер нь л уурын техник хязгаалт очино. Яг одоо тэрний ерөндөг болсон гол уурыг дарддаг бодол бол энэрхүү сэтгэл байдаг. Энэрхүү. Өчигдөр би хальт ярьсан тийм ээ. Хүнд юм амьтанд гол ууралдаг болохоос биш. Яг уур бол баган төлөө зөчөөд баган зөхөөд ивэл тэр ер нь бол одоо инээд хүрэхээр бид шуулдаг шиг уур бол голцвол тэнд ингэж хандаж төрдөг юм байна. Бусдад тэгэхээр бусдыг өрөвдөж бусдыг хайрлаж чадвал сэтгэлдээ одоо цаад хүнийг зулам зүдүүргүй байгаасаа гэж бодож чадвал тэр уурыг дарах ерөндөг болж өгд юм байна. За тэгээд энэ дээр бас амаргүй нэг ийм санааг Шандит Явагигийн бодистой явдалд орох номон дээр айлцсан байдгийг. За нэг хүн намайг доромжлоод эсвэл зодод зөхиод тэр хүнд би уурлаа гэж бодоход цаашаа ууралдаг чинь буруу битгий тэг. Гэхдээ энэ намайг зөхиод байна штэ. Энэ намайг доромжлоод байна штэ гэхэд цаад хүнийг өрөвдөө харин. Яаж өрөвдөхийг гингүүд цаад хүн өөрөө ирэх алгаа. Цаад хүн наашаа доромжилж ууралж байхдаа сэтгэл нь яг одоо нөгөө бодит юмыг мөн чанарын бодитоор нь харах тийм төвшөндөө байгаа юу? Тэр чадвараа алдсан. Тэр хүн бас л нэг таагүй болцсон байдлаар хэлж байгаа юу? Хоёр хүн хэрэлдэхэд нэг нь энийгээ 50 байгаад нэг хэрэлдэхгүй байгаа сте. Хоёулаа л нүүр мөрнүүлээд янз бүр болоод хэрэлдээд байнад. Одоо тэгвэл цаад хүн ч гэсэн өөрөө зовж байна. Тэгвэл тэр хүнд өөрөө ирэх алга. Тэр хүний тийм болгоод байгаа тэр муу сэтгэлд нь уурлаа. Хэрвээ цаашаа уурлал хэрвээ хариуг нь барих гэвэл өөрөө ирэх байхгүй муу сэтгэл ирэхэд автаад наашаа үг хэлж байгаа. Наашаа тийм үйлдэл гаргаж байгаа. Хүнийг битгий ахад ирлэхээ. Хариуг нь барьж. Хэрвээ чи тэмцэж хариуг нь барих гэвэл тэр хүнийг тийм үг хэлүүлээд байгаа. Цаад муу сэтгэлд нь хариуг нь барь. Түр тэр муу сэтгэлд нь яаж хариуг нь барихыг гэхээр тэр муу сэтгэлд автахгүй байж хариуг нь барьдаг гинэ. Тэгж хариуг нь барина гэсэн байдаг. Тэгсэн чинь одоо ингэж байгаа байхгүй юу? Хэрвээ гүүгөө энэ өөрөө сэтгэлээ засах хэрэгтэй шүү дээ. Энэ өөрөө сэтгэлээ жолоодох хэрэгтэй шүү дээ. Энэ ягаад тийм сэтгэлээр надад ийм байдал гарч байгааг гэвэл нэг жишээ авсан байдгийг. Хүн мод бариад өөрийг чинь зогчвол модонд уурлах уу уурлахгүй юу гэж. Модонд уурлах уу? Уурлахгүй. Модонд ягаад уурлахгүй вэ? Мод зүгээр байсан бол ирээд намайг зөхгүй. Хүн тэр модыг бариад намайг зогсон болохоор модыг барьж намайг цогдоо хүнд нь уурлах гэдэг байна. Тэгвэл тэрнтэй яг адилхан хүн тухайн үед мод шиг байдалд орцсон. Хүн модыг бариад хүнийг цогтөг шиг тэр хүнийг муу сэтгэл идэх эзэмдэж аваад наашаа тийм үйлдэл хийлгээд байна. Тэгж бодох юм бол харин хэнийг өрөвдөх үндэслэл болдог байх нь цаад хүнийг
цаад хүнийг энэ хүн чинь харин өөрөө бүр ийм сэтгэлийн эрхэнд автаад өөрөө хэцүү байгаа юм байна штэ гэж ойлгохдох байхгүй. Тэгж бодох юм бол хүний бусдыг тэр тусуу надад дайсагнаад байгаа бусдыг илүү энэ хүн энэ байдлаас хагцчихасаа гэж бодоход тэр уурыг дарах гол дардаг санаа гэж ингэж ялцсан байдаг. Энэ юу н тийм болов ямар болов. За асуулт хариултын үеэр та бүхэн хэрвээ араа үгүй байхаа гэвэл бас хэлээрэй. За дараа нь тушид дэвшин контоудан гарчил омгийн сэтгэлийн дардаг гол зөв бодол нь юу вэ гэхээр би нэг бодол яриад байна шүү тийм ээ. Хүний буруу бодлыг юугаар дардаг байх нь зөв бодлоор л дарна. Түүнээс биш гадна талын имийг өөрчилж дарддаг учраас ийм сэтгэл бодол яриад байгаа. Тэгэхээр омгийн сэтгэлийг дарах зөв бодол нь юу байдаг вэ гэхээр зөв сэтгэл нь бол өөрийн мэдэхгүй чадахгүй байгаа юм бодох гинэ. Мэдэхгүй чадахгүй байгаагаа Жоо болон гадиша номонд их мэрэгэн болчоод ер нь би л мэрэгэн болчихлоо шүү гэж тэгж болгоосон байд ш. Тийм бодол төрөөд тэгэхээр шүн зүүдэнд нь өөрийнх нь өмнө үзэж байгаагүй өөрөө мэдэж чадаагүй тийм номуудыг зүүдэнд нь үзүүлээд тэгээ тэрийг зүүдлээд өглөөс хэрэгтэй би чи зөндөө мэдэхгүй юм байна штэ гэж бодоход тэр сэтгэл бууж ингэж бидний яриад байгаагаар яг бодитоор харах тийм төвшөндөө очисон гэж тэгж номонд байдаг юм лээ. Тэгэхээр өөрийн мэдэхгүй байгаа, өөрийн чадахгүй байгаа зүйл тэрийгэ бодох юм бол өөрийгөө мундаг гэж ингэж байгаа сэтгэл буудаг юм байна. За түүний дараа мохын сэтгэл. Мохын сэтгэлтэй хүн тэмцэхдвэл юмны мөн чанарыг эргэцүүлж бодож юмыг шууд над юу гэх толгомдож байгаа гэх юм уу надад толорч байгаа юмыг сэтгэлийн хөрөл бодож байгаа бодлоор шууд цаашаа хандах биш тэрийг эргэцүүлж боддог түүний мөн чанар нь юу вэ яагаад ингэж юуны цааш нь ухаж ингэж бодож мөн чанарыг нь ойлгох өөрөө дадуулж байвал мөнхийн сэтгэлийг дарах энэ зөв бодол нь болдог. За түүний дараа тушид дэвшин контоудан гарч юм байрыг даваад за буруу үзлийн эсрэг зөв үзлийг бодох хэрэгтэй. Тэгээ зөв үзэл гэдэг дээр ер нь бол хойд урд төрөл гэдгийг бидний өвөө эмээ өвөг дээдсүүд маань хойд төрөл урд төрөл гэж хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэлж зэмлж ингэж ирсэн. Тэгэхээр Бурхны сургаалт ч хойд урд төрөл байгаа гэдэг бас нотлсон байх юм аа. Нотлогоог зөндөө альцсан байх. Тэгэхээр бид хойд урд төрөл байгаа гэдгийг нэрэ байгаа болов уу гэж зөв тал руу эргэлзэхгүй л хүний үзэл их буруу явдаг юм байна шүү. Тэгэхээр тулгаж байгаа юм биш тийм ээ. Тулгаж байгаа юм биш. Гэхдээ өмнө би Даан Юсад тийм болсон гэж уншиж байсан. Тэгээд ямар юм болсон гэхээр нэг хүүхэд ярьж эхлэхдээ би энэ ойрхон амьдрдаг байсан гэж ярьж эхлээд хүүхдэд тийм яриад эхлэнгүүд аав ээж нь сэтгцэн хэмжид гэх юм уу сэтгэл зүйчд хүүхдэд дагуулж чадсан байх юм билээ. Тэгээ тэр хүн яриаг нь сонсоод өөрөө судалгаа хийж гоод энэ хүүхд сэтгэл сэтгцэн тийм гаж гэх юм уу тийм үү юм бол алга байна. Тэгэхээр ярьж байгаа юм нь хэр орон үндэслэлтэй болохыг судлая гэж тэгж өөрөө шийдсэн байх юм билээ. Тэгээд том болоод улам яриан лавшраад ирэхлээр ярьсагийн дугуй очиод үзэхэд нэрийг тэр байгаа газрынхаа ойролцоо тэр амьдарч байсан, тийм нэртэй хүн байсан, тэгдэг байсан, миний байр юм байсан, хэрэг түүнийг үнэн байсан. Тэгээд 8 настай болох үед бүр актер юм ярьж гисэн байгаа ш тэр хүүхд. Юу ярьсан гэхээр урд тас нь миний амийг хүн хөнөөцсөн. Би зурдаар юм зулгүй байдлаар үхсэн. Тэгээ намайг ингээ хавируулуун минь ингээ сүхтэж ингэж тэгээ тэр худлаа өөрөө аянд өгсөн байдлаар болгож ингэсэн эдэргээд тэгээ тэр шарлыг нь ухаад задлан шинжилгээ хийнэ гэдэг ярина тийм ээ. Тэгээ үзэгтвэл нэрээ хавиргын цөм сүхтэж тэгж өгсөн байгаа нь бол нотлогдоод тэгээ тийм хүн алсан гэ тэр хүнтэй уулзаад ингэж яхад тэр хүн 8 жилийн дараа хэрэг хүлээсэн гэж байх юм лээ. Энэ бол хойд урд төрөл байгаа юм байна гэдэг нэг амьдралын жишээ юм уу да. Тэгэхээр тэр хүүхэд урд төрлөө санаж болсон тэр өөрийн амнасаа алдсан тэрийгэ хүртэл хүлээлгсэн байгаа нь бол хойд урд төрөл байгаа юм байна гэдгийг нэг жишээн дээр ирж байна. Тэгэхээр
Тотлохын ухаанд ингэж айлцсан байдаг. Тотлохын ухаанд юу вэ гэхээр бид одоо нэг өлсөд байгаа хүн хоол хүсэх юм уу тийм ээ. Нэг юмд нэг хүсэл, дур хүсэл төрсэн байхад тэрэндээ өөрөө ирэхгүй татагдаж жишээ тэндний сайхан хоол тавьсан би өлсөө сууж ивэл хаяа хармаар ч юм уу нэг өөрөө ирэхгүй тэр бодогдоод байна да. Тэрийн шиг орчлон хүссэн сэтгэл өөрт байгаад хамгийн сүүлийн агш нь тэр сэтгэл эзэмдэгдэж байгаа бол тэр бидний сүнсгээд байгаа чинь зогсчихгүй дараа хүсэж байгаа юм руугаа явах юм байна. Ягаад одоо бид өнөөдөр ердийн одоо амьдралын одоо хэв маяг гэх юм уу өдөр тутмын амьдрал дээр ингээ харахаар хүн хүсэж байгаа зүйл рүү сэтгэл хүсээд тэрэнд хүчтэй дурлаад ирэхлээр биеэр хичнээн хорийгээд бодлоо байнга тийшээ тэмүүлээд байна. Яг түүн шиг үхэхийн цагт хүний тэр сүнсгээд байгаа тэр сэтгэл маань юу хүсэж байна? Орчлонгийн сайн сайхныг хүсэж байна шүү дээ. Тэр хүсэлд эзэмдэгдсэн байгаа. Тэрэнд автагдсан байгаа учраас тэрний ирэхээр дараа тийм л юм руу явах юм байна. Зогсчихгүй юм байна. Тэгээ явхлаар орчлонд нэг төрөл авах ийм процесс явагдах юм байна гэж ингэж үздэг байхгүй юу. Тэгэхээр хоёр дур төрөл байгаа гэж бодох нь бол саний ярьж байгаа тэр муу сэтгэлүүдийн нэг буруу үзэл гэдгийг нэг одоо ерөндөө буюу түүний дардаг ийм зөв санаа юм байна. Тэгэхээр та бүхэн нэг бодож байгаагүй байж ч магадгүй ялангуяа залуу хүмүүс юу муу юм яриад байна. Залуу байхад үхэл мөхөл яриад эхлэе гэж бас битгий бодоорой. Тэгэхээр хүн амьд явахдаа үхэл гэж байгаа хизээ үхэн батгүй шүү гэж бодож явбал үхийн цагт хүн бэлтгэлтэй тэр үе зовлон багтай байдаг гинэ. Тэгэхгүй хүн үхэхгүй баймаар нь үхэхгүй гэж бодож яваад яг үхийн ирмэг дээр очих үед асар хүн зовлон өрт нь тулгардаг. Хүн үхэхгүй юм шиг явхлаар амьдралд их олон алдаа буруу шийдвэр их гаргадаг. Тэгэхээр үх гэж юм биш те. Ер нь үхэн гэдгийг ойлгож хизээ үхэх нь бас хизээч над үгэлэд ирж мэднэ гэдгийг хүн нэрээ тунгаж бодох юм бол олон шаардлагагүй юмнаас мөнгө төгрөг цаг хүчээ зарахыг цагаас хүн өөрийгөө татаж авах ийм ачтай тустай юм байна л та. Тэгэхээр хойд урд төрөл байгаа юм байна. Би үхлээ гэхэд дараа нэг төрөл аваад явах юм байна гэж хүн бодвол тэрэндээ ч гэсэн хэрэгтэй юм бодно. Хүн нас явахлаар ерөөсө тоодгүй байсан ирэх барайл. Уг нь бол хүүхдүүдэд тийм үг хэлдэггүй байсан бол нас яваад ирэхлээр ээдийн хүүхдүүд минь аав ч одоо ээж нь ч одоо хэдийхэн байгаа билээ. Алуу тэрийг тэгчдэг юм уу? Тэрийг баярлуулчихдаг юм бэ? Яриа нүртэл тийм болоод байна. Цаанаасаа тэр хүнд би дараа ингээд явах нь гэсэн нэг олон тохио өгөөд ирэхлээр хүн тийшээ тэрэнд хэрэгтэй юм өөрөө ирэхгүй бодоод байгаа юм. Сая жишээ авлаа шүү бид нар. За би нэг 2 хоногийн дараа Герман явнаа гэж бодоход за Герман явахд юу вэ? Юу бэлтгэлээ очиж тэрнтэй уулзсан бэлэг юу өгөх вүлээ? Ер нь яах вүлээ гэ тэрийг л бодохосоор аргагүй гоцт тий. Юу ч бодохгүй гэж согтооч юм уу уцсан суучвал соохол юм л да. Гэхдээ тэр бас ухаантай гэхгүй шүү дээ. Ооныг тэрэн шиг хүн хойд төрөл гэж байгаа юм байна. Би явах юм байна. Гэхдээ би л болохоор энэ насны урт наслыг гэж бодох хэрэгтэй. Урт наслахын төлөө хүн явах хэрэгтэй. Гэхдээ хойд нас гэж байгаа юм байна гэж бодвол түүнд хэрэгтэй юм бодно. Тэгэхээр энэ зөв үзэл гэдэг дээр юм. За маргааш би зарим санааг нь яриа да. За дараа нь эргэлзсэн сэтгэлийг буруу тал руу эргэлзэж байгааг хүн арилгахын тулд одоо хэрхэн түүнтэй тэмцэх вэ гэдэг дээр ер нь юмны тэр зөв мөн чанарыг л эргэцүүлж бодож энийг эргэлзээг арилгах одоо нэг аргуудын нэг нь олон аргын нэг нь юу байдг вэ гэхээр бусдтай ярилцах байдаг. Ярилцах. Бидний хувьд одоо Чорийн гүн ухааны ном судлахдаа мэтгэлцээ маргалдаан гэдгээр ном аялцах энэ одоо зарчмаар бид нар ингэж одоо суралцж байсан. Тэгэхээр энэ маань бол энэ сэтгэлтэй бас тэмцэх, энэ эргэлзээ юмыг буруу тал руу эргэлзэж буй эргэлзээтэй бас тэмцэх ийм нэг хэлбэр байгаамаа. Тэгэхээр та бүхэн товчдоо энэ сэтгэлүүдийг тухайн өөрийгөө ажиглаж гад хүн хүний онцлог байдаг. Зарим хүн шунал ихтэй, зарим хүн шунал багтай, зарим хүн уур ихтэй, зарим хүн уур багтай. Тэгвэл аль нь их давамгаалаад байна? Давамгаалаад байгаа тэр сэтгэлийг дардаг бодлыг өөртөө гол бий болгоё гэд
тэрийг арилгахын төлөө тэрийг дарддаг бодлыг өөртөө улам хүчтэй болгохын төлөө тэмцэх хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол жижиг сэжиг бусад бодол аяндаа намждаг. За одоо энэ хамгийн энэс дээш гаруул цавчна гэж бодоход хамгийн одоо өөрийг зовоод байгаа муу сэтгэлийг хүн жоон хүчийг багасгачихлаар одоо дараа нь ямар юм цохих вэ те ахаа тэрийг багасгаад болохоор нийтдээ багаснаа да тэр чинь ингэж одоо тэмцэх хэрэгтэй юм байна. Гэхдээ энэ бол тусынх нь одоо арилгадаг аргыг ярьлаа. Тэгвэл бүгдд нь нэг бодлыг бодоход муу сэтгэлийг бүгдийг нь одоо хүчгүй болгодог бодол бол юмны хамгийн нарийн мөн чанарыг одоо ойлгосон хоосон чанарыг бодох гинэ. Тэгэхээр тэр хоосон чанарыг бодох юм бол ямар ч муу сэтгэлийг дарддаг. Тийм болохоор хоосон чанар. За өөр нэг нь бол хоосон чанарыг бодсон бодол шиг тийм хүчтэй бичгсэндээ бас олон муу сэтгэлүүдийг зэрэг дарж чадах хүчтэй бодол бол бусдын төлөө гэсэн бодийн сэтгэл. Тэгэхээр хоосон чанар, бодийн сэтгэл энэ хоёрыг хоосон чанар мэт ухаан хоёрыг л хүн өөртөө гол хөгжүүлэх юм бол жижиг сэжиг олон бодлыг бодохгүй байлаач бусад бүх одоо муу сэтгэл ингэж зэрэг доошлдог гинэ. За ингээд өнөөдрийн номын цаг маань дүүрлээ айгүй хурдан өнгөрчлөө. Асуулт хариултын цагаа эхлэе. Тэгэхээр та бүхэн сонгоод олон хүн тустай болов гэсэн тийм асуултуудаас эхлэж би чадхаар юм бол хариулъя та. За нэг ийм асуулт ирсэн байна. Бод сэтгэлийг үүсгээд дэвчээд байх тусам хүмүүс давраад давтамжтай дээрлэхэд байх үед яах ёстой вэ? Хүнд өөрийн орон зай гэж байх хэрэгтэй юм биш үү? Хар цагаан арга бэлэг байдагтай адил уурал хуйдаа ууралж хэлэх үгээ хэлж өөрийгөө ойлгуулж орон зайгаа авч үлдэх нь зөв юм биш үү гэсэн байна. За буруу л гэж хариулна да одоо. Буруу. Яагаад вэ гэхээр бидний нэг бас андуураад үдэ нэг зүйл юу вэ гэхээр хүн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй бусдад туслая гэсэн сэтгэлийг бодоод үйлдэл дээр бүх юмн дээр бууж өгөөд юм гэдэг таны буруу байхгүй юу? Тэгэхээр сэтгэл бол бусдын төлөө бэ. Үйлдэл дээр зарим үед үгүй боломжгүй зүгээр бай. Яах гээд байна ч гэдэг юм одоо тийм үгийг хэлэх үе бол гардаг. Тэгэхээр энэ сэтгэлдээ тийм сэтгэл уурыг бий болгоод цаашаа хэлэхэд наана нэг одоо би нухчин дараад ойлгуулах юм ойлгуулаа гэж бодж байгаа шиг болов нэгт тэр үедээ та өөрөө өөрийн аз жаргалаа алдсан. Үүлийн үрээр ярих юм бол та өөрөө зовх нэг үлийг хураагаад өөртөө тийм нэмчихсэн. Нөгөөтэйгүр магадгүй та ойр дотныхоо хүнд л уурлахаас биш хүч чадалтай хариу хөндлөж чадахгүй байх те айн хүн ч ер нь хамгийн ойрын ер нь өөрт нь хамгийн ачтын хүнээ дэрлэх гээд байдаг ер нь. Тэгээд тэр хариуг нь барина гэдэг үл хийхтэй тиймэрхүү л байх гэдэг байгаа. За тэр яг уу тэгэхээр миний хэлэх гээд байгаа цаад нэг хүн туслах хэвээр хүндээ ууралж нухчин дарна гэдэг үл уурын сэтгэлээр цаад хүн тэр үедээ одоо хариу үг хэлэх юм үйл гарах тийм боломжгүй болохгүй байгаад нэг удаа дарагдсан шүү боловч цаана сайхан мэдрэмж хүлээж аваагүй. Тэр хүнд хичнээн тийм юм үйлдэл цаашаа үзүүлээд цаад хүн маань ахаад нэг хүнийг тийм байдлаар нухчин дарах гэж явж эхлэх юм байна л да. Тэгэхээр өөрөө тэр үед амар амгалангаа алтхаас гадна тухайн хүнийг буруу зам руу хөтлөд байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа бол та өөрийн орон зайгаа авч үлдэнэ гэд би одоо нэг дарах хүн байлаа гэхэд та нар яах гэдэг намайг унах гэдэг үгүй шүү зүгээр угаараа идэргэж хэрэлддэгсэн үү те одоо бас тийм хатуу хэлж өөрийн одоо байр суурь ажил алуу юу вэ тэрийг авч үлдэнэ гэхэд сэтгэлдээ уурлах хэрэггүй юм байнамаа. Сэтгэлдээ уурлах хэрэггүй. Ягаад сэтгэлдээ уурлаж уцаарлахаар таны хэлэх үг байга онохгүй болж эхэлнэ. Тэгэхээр та уурж уцаарлахгүй харин цаад хүний гэсэн сэтгэлээр энэ хүнийг улам ийм үг яриулаад байвал эн чинь харин улам нүгэл хураахаар юм байна.
Тэгэх юм бол эн чинь өөрөө улам хөөрөө донгороод тэрнээсээ болоод өөрөө зовхоор юм. Тэгэхээр би энийг жоохон дарж өгье гэж бодоод тэр хүний гэсэн сэтгэл бууж тэгээд үгэн дээрээ бол үгүй чи ер нь том байх шүү зүгээр байгаарэ. Гэхдээ буухан их зөөлөн тэр хүнд нэг тийм нэг ухаарал өгсөн тийм байдлаар буудах юм байна. Тэгэхээр дээр үед харин дотроо халан гадна гэж одоо өгд эцүүд нь ардын үгэнд хүүхд хүмүүжүүлэхэд яагаад энэ үгийг одоо юм зүүр үг болгож хойч үедээ ингэ цээжлүүлж байсан болоо гингүүд наана жоохон халыг үзүүлж одоо тэр хүн бас бүх юм аяар нь байлгаад байхгүй ажил хийх зарим үе зэмлэг шийтгэх энийг хаяа үзүүлэх нь бол дотроо хайрыг бий болгочод үзүүлээ. Тэр хүнийг давруулаад байхгүй дарна. Дээрэс нь өөрийн орон зайгаа авч үлдэхэд энэ талаас юм а гэж л сургасан юм болов. Тэгэхээр бодийн сэтгэл буруу байхгүй. Та уурын сэтгэл автахгүйгээр өөрийн орон зайгаа авч үлдвэл тэр хамгийн зөв байхаа гэж л хариулъя да. За асуултуудыг яг ирсэн дараалал нь асууж байгаа шүү. Муу сэтгэлээс үүдэн муудсан харилцаа хэрхэн эдгэх вэ? Эсвэл холдох уу, цухтаахан зөв үү гэж. За. Нэр амьдралд их тохиолддог тийм ээ. Тэгэхээр муу сэтгэлээс үүдсэн муу харьцааг яах вэ гэхээр арилгахын төлөө явах хэрэгтэй. Арилгахын төлөө явна гэдэг нь өөрөө зовоод байж болохгүй. Өөрөө зовоод байж болохгүй. Жишээ нь зарим хүмүүс тийм юм тохиолдох юм. За би хамт ажилтдаг Баттай нэг хэрэлдээд битээр дуурахгүй нэг хончий гэж утгад за би нэг Баттай яаж нэг дуурах вэ? За Батынд явж гин үү? Заавч нэг яг урд нэг аштайхан таарчдаг юм уу? Халиуд чи харж байгаа Батг гараад ирвэл над хэлээрэй тэгэл. Бүр зовоод тэр одоо ер нь бараг Баттай уулзаж нэг дуурахын төлөө амьдрах гээд тэр буруу юм шиг байна. Тэгэхээр тэрийг арилгахын төлөө улам уур амьсгалыг эрэг болохын төлөө явах нь өөрт улам Батд тустай учраас хүн сэтгэлдээ за Бат үтээр ийм харилцаа бий болсонд надад ямар буруу байна. Батд ямар буруу байна гэж эхлэх юм бол тэр харилцаа эрэг болоход хэцүү. Тэгэхээр Батын бурууг түр орхиод өөрийнхөө бурууг хайх юм байна л да. За би үл ийм буруутай юм байна. Ер нь ихэд Батд ямар сайн чанар байна. Бат руу хандхлаарэ сайн чанар руу хандаад өөрлөө хандхлаарэ өөрийнхөө алдаа дутагдал руу хараад эхлэхээр энэ чи би бас ийм юм хийсэн байх энэ буруу байна. Ер нь бол Бат бас ийм сайн чанартай сайн залуу. Тэгэхээр цаанаа нэг сэтгэлд уучлсан тэр хүнд өөрийн зүгээс сэтгэл нэгтчих жоохгүй. Тэгээд ердийн ажил одоо юу вэ? Тэр нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс байлаа өөрөө тусдаа байлаа гэж бодоход өөрийнхөө ажлаа хийгээл тэгээд сэтгэлдээ би Батын гондоос энэ миний буруу байсан. Миний зүгээс нээлттэй бай. Батын зүгээс хизээ нээлттэй болно. Тэгэл ингээд авшуул гэж бодох юм шиг байна. Тэгэл явна энтэн таарахад Батнашаа харахгүй бол хөөе наашаа хараа сайн байна уу гэхгүй шүү дээ. Тэгэхээр бол өөрийн зүгээс яваал харахгүй өнгөрөөл ингээл тэгэл ярихад ингээ Бат хоёр чимээр дуурахгүй байна гэж тэгэхэд гуравт шин хэлэхэд тийм бас миний бас буруу байгаа би бас найзаагаа гомдосоо дараа тэр үг Батд очих юм байна л да. Хөөе тэр чамаа гомдоосон миний буруу гэж хэлж тэгэхэд Бат дараа өнгөрөхдөө ингэж харахгүй бас өөдөөс нь хараад өнгөрөх тэр цаад хүн нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийн зүгээс сэтгэлдээ өөрийн гмийг бодож цаад хүний давуу талыг бодоо уучлаад тэр орон зайгаа хэвээр нь байлгаад өдөр тутмын юм сайхан хийгээл ингээ яваад байхад тэр эргээд наашлах юм байгаамаа. Зүгтаагаад бүтэхгүй. Өнөөдөр Батаас зүгтаагаад дондгийн хажууд ч сайхан болно гэтэл дондогтой ахир муутчих. Тэр одоо яг дондоос зүгтаагаад хаана очих вэ? Цэцгийн хажууд очих вэ? Ахаад цэцгээтэй муудчих. Тэгэхээр өөрийгөө л тэгж хүн татахгүй бол цаадлын имийг өөрчлөөд нэмэргүй. Түрүүний бидний ярьдаг би өнөөдөр тавгүй чи зүгөөрөө гэж цаадлыг өөрчилж би амуултантай байна гэж бүтэхгүй гэдэгтэй л яг агаар нэг болов гэж хариулъя та. Тэгэхээр 84,000-аас илүү ах уу гэж. Яг муу сэтгэлийг ангилвал тийм ээ. Ангилвал ерөнхий үндсэн тийм 84,000 тийм тоо гардггүй. Ангилан гэдэг нь жишээ Монгол улс тэдэн аймагтай тэгэл ангилчих штэ.
Жишээ нь одоо насаар нь ангилвал Монголын хүн ам 300 мянга гэж бодоход тэдээс тэдэн насных нь тэд байгаа. Эдээс эдэн насны тэд байгаа гэхээр 3 тоонд бүгдийг багтаач болж байна тийм ээ. Англи нь ихээр энэ л дээ. Зүгээр төрж байгааг нь энэ өнөөдөр баган руу харахтаа нэг буруу бодол төрөөл, сандал руу харахтаа нэг буруу бодол төрөөл, хоорондоо нэг юм ярихаар мөнгө яриад уур уцаар юм болоод тэрийг нь гэх юм бол 84 мянга тогтохгүй байлгүй дээ. Тэрийг тоогүй гэсэн байх юм. За сайн байна уу багштай талархаж явдаг асуулт байна гэж би хадам аваагаа харахаар л уур өрөөд байдаг юм аа. Учир нь тэр хүн их арх уудаг бас амнаас нь гарсан үг бүр худлаа ярьдаг. Би яаж засах вэ? За. Тэгэхээр хадам аваагаа хараад уур хүрээд байгаа нь таавал хадам аав засарж үйж л уур арилна гэж бодоод байна. Тэгэхээр хадам аав засарж үйж та уураа болно гэвэл тэр магадгүй хэцүү бах. Ягаад хадам аав засрахад хэцүү. Засарчлаа гэхэд хадам ээж байгаа. За хадам аав ч юу сайхан байлаа гэхэд хадам ах トゥ гэд ингээд дуусахгүй болохоор та хадам аавыг засрахаар л би уурлага болно гэж битгий бодоорой. Тэгэхээр хадам ааваа тэгээд хаях юм уу гэвэл хаях биш ээ. Тэгэхээр хадам ааваа яаж засах вэ гэхээр яавал амнаас нь үнэн үг гардаг тийм ээ. Яавал одоо хүн их яг ийм л байгаас гэсэн үйлдэлийг л өөрөө хадам аавд үзүүлээ. Биеэр үзүүл, сэтгэлдээ тэгж бод. Заримдаа арх уудаг, эсвэл одоо муухай үг хэлдэг согтохороо, эсвэл дандаа одоо саний ярьж байгаа тэр хотлоо яриад байгаа нь бодогдвол үгүй одоо миний хань надад ямар ачтай сүрсэн бацаа хийнэ гэдэг шиг тийм ээ. Сөрөөд одоо хань над ямар ачтай бодох юм шүү дээ. Хань юм ачтай гэхэлэр ханд маань энэ аав нь ямар ачтай. Энэ хүн байгаагүй миний хань өнөөдөр байх уу? Би ингэж амьдрах уу? Ингэж бодоод байхлаар хадам аавын сүрэг талаас эсрэг төрөний нэг хоёр хүн ойлголцоход нөгөө хүний дутагдал биш давуу талын бодогдсон шиг хадам аав өнөөдөр ханд нь ямар ачтай, өөрт ямар ачтай гэдгийг л бодоод ивэл үзэн ядах, гомдох, уурлах сэтгэл магадгүй багаснаа. Тэр бол хадам аавыг юу өөрчилчихгүй маа гэхэд ямар ч өөрийн зүгээс өөрийгөө олоод авлаа. За түүний дараа хадам аавыг өөрчлөх гэдэг дээр би сая одоо үнэн үгтэй байна гэдэг. Аав би өнөөдөр одоо тэдэн цагаас ирнэ гэсэн бол өөрөө 5 ирнэ гэчээл 8 өнгөрөөд ороод очивол одоо тэр бол хадам аавыг өөрчлөхөд өөрийн зүгээс одоо арга нь биш болчих واخгүй. 5 цагт ирнэ гэвэл аав байхгүйсэн 5 цагт ирээд цахаа бичээ ч юм уу те. За би 5 цагт ирнэ гэсээр 5 цагт ирээд явлаа. Та энийг уугаарай ингэрээ. Ийм одоо ус аваад ирлээ, цай аваад, сүү аваад ирлээ, энийг хэрэглээрэй гэдэг юм ингээд үлдээх юм бол аав бодоход үгүй 5 цагт ирнэ гэдэг нь 5 та ирсэн байх шүү гэд нэг бодоход тэр хүний худлаа ярьж байгаа тэр сэтгхүйд нөлөөлж эхэлж байгаа واخгүй. Тэгэхээр хадам аавыг өөрчлөхт бол тэр буруу юм бодоод байгаа сэтгхүйд нь л зөв бодлыг суулгах. Тэрийг өөрөөс бодож суулгаж чадахгүй байгаа учраас өөрөө тэр бодлыг төрөх, тэр нөхцөлийг л өөрийн зүгээс бүрдүүлэх нь одоо арга юм болов уу гэж хариулъя да. Ингээд хүмүүсийн асуултанд миний хариулт яг нэг хүсээд ийм л юм би асуугаад байгаа гэдэгт очихгүй байж магадгүй. Тийм бол яг энэ юм байгаамаа гэж тодруулаад бас асуувал бас би мэдхээр юм байвал тэр тал руу хариулах гэж бас оролдох юм байна шүү. Бурхан болсон эмээгээ багтаа их зовоодог байжээ. Энэ нүглээ яаж намжлах вэ гэж. За үнэ. Би гэтэл багтаа эмээгээ бас уурлуулж л байлаа. Эмээ маань миний амийг хоёр удаа аварсан ээж маань ээж. Гээд одоо эмээгээ бас гомдоож л байсан. Би бас боддог тэгэхээр би өөрөө яг яадаг вэ гэдгийг ярьчих. Тэгээ тэндээс та хэрэгтэй зүйлийг аваарай. Юу вэ гэхээр за би өөрийн одоо мэдээ орсон цагаас мэдж байгаа. Одоо буруу юм хийсэн, биеийн сэтгэлээр хийсэн нүглээ урд хийсэндээ гимшиж хойшд би ахад юм хийхгүй шүү гэж намжилдаг. Тэр тусмаа одоо ээжигээ уурлуулж исэн, аавыгаа уурлуулж исэн, эмээгээ уурлуулж исэн, багшигаа бас тааллын тавгүй болгож исэн. Тэр бүгдийгээ би ахад юм хийхгүй шүү, юу гэж юм хийвэ гэж гимшээд ахад юм хийхгүй шүү гэж бодож тэр хүмүүс сайн сайхан байгаасай. Шинэ одоо өөд улсын эмээ маань дараа
төрөл аваад явахдаа сайн төрөл аваад аль болохоор өөрт нь сайн сайхан нөхцлүүд бүрдэж амар амгалантай байгаасаа гэж боддог. Энэ бол одоо миний зүгээс хийх ёстой нэг зүйл гэж боддог. Нэг. Хоёр дахь нь эмээгийнхээ нэрийг би сайнаар гаргаж явъя гэж чадлаараа хичээдэг. Тэгэх юм бол одоо хэдий эмээ маань энэ насыг орсон ч гэсэн хүмүүс тэдний одоо хүүхдийн хүүхд гэдэг эмээгээр мань намайг овголж бодоход би өөрийн зүгээс тэр алдаагаа бас засах. Тэрийг өөрчлөх. Одоо өөрчлөн гэдэг маань хуурцсан юм буцаагаад хэвэнд оруулах кино хийж байгаа шиг тэгнэ гэсэн үг биш тийм ээ. Тэгэхээр тэрийг тэр гим түнэс гарах үр дагаврыг ихийн баг болгож баг нь байхгүй болох энэ бас нэг хүчин зүйл болно гэж боддог. Дараагийнх нь эмээ гэж боловч эмээтэй ялгаагүй өөрийнхөө нойр тэм хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээ зовоохгүй харин тэр хүмүүсээ баярлуулж ивэл тэр бас нүгэл намжлах нэг үндэс болно гэж ингэж боддгоо. За өнөөдрийн сүүлийн асуулт арх уугаад бүтлгүүдэд байгаа хүүхдийн араас элдэн муу юмд орох вэ гэж зовоод байна. Энэ зовлон мөн үү? Үүнийг яаж зөв болох вэ? Яаж бодож байвал хүүхэд сайн болох вэ гэж. За зовлон мөн үү гэхээр зовлон мөн. Тэгэхээр бид нар 6 метрхүү гэж ярьж байна тийм ээ. 5 метрхүү дээр дотоод сэтгэлийг оруулаад тэгээ дотоод сэтгэл гэж яриад байгаа дээр нэг багш хүн надаас асуулаа. Өөрөө дотоод сэтгэл гэдэг нь дотоод гэж үг авч хаяа. Гадаад сэтгэл гэж байхгүй зү. Тэгэхээр ягаад дотоод сэтгэл гэдэг вэ? Зөв сэтгэл хичээл болох юм биш үү гэд тэгжээсээ тэгэхээр би саяны энэ асуултад холбогдуулж хэлэх гээд байгаа. Дотоод сэтгэл гэж онцлоод байгаа нь дотоод сэтгэл рүүгээ өнгөж харах, сэтгэлийг тийш нь хандуулах гэж энэ үг хэрэглээд байгаа юм шүү. Дотоод сэтгэл гэхэлэр дотшоо сэтгэл рүүгээ харахад тэр үг төдийгөр сэтгэлийг бас тийш нь явуулах тийм нэг хүчин зүйл болох болов уу гэд. Тэгэхээр таны тэр бодоод байгаа тэр зулан танд тохиолдоод байгаа тэр зулан бол магадгүй 6 дахь метрхүү дотоод сэтгэлийн зовлон байна. Тэгэхээр дотоод сэтгэлийн зовлон гадна талын юмнаас гол хамаарч бий болдгоо. Гадна талын юмнаас би нөө өөрт одоо эргэн тойронд байгаа зүйлээс түүнийг буруугаар хүлээж авсан буруу бодлоос тэр дотоод сэтгэлийн зовлон бий болдгоо. Тэгэхээр та юуны түрүүнд арх хуваад байгаа хүүгийнхаа төлөө битгий зовоод ивэл тэр хүүд чинь ч тус болохгүй танд ч тус болохгүй. Тэгэхээр та тэр зовхгүй байхын тулд тэр үйл хүү арх хуваад байгаа үг авахгүй байгаа бүтлгүүтэд байгаа тэрийг өөр тагтар хүн дээр битгий хүлээж ав. Тэр өөр зовлон байдлаар тэгж битгий бод. Зовлон болохоор битгий бод. Жишээ нь юу гэж бодохоор та зовоод байна гэхэлэр нэг санаа. Миний хүү арх хуухгүй байх байсан. Өнөөдөр хүү маань ингээ надтай хамт хоол идэж байгаас гэтлээ байх арх хуугаад явж. Гэхээр л уйлмаар болол явчихин тийм ээ. Тэгэхээр одоо бодит өнөөдөр болж байгаа зүйлийг үгүй тэгэхгүй ингэх байсгийг л өрүүлэг ийшин дараад эхлэхээр тэр чинь бодит байдлаас хэтрүүлээд бодож эхэлж байгаа болохоор тэр шаналх нэг үндэс болчихж байгаа. Тэгэхээр та за тэгвэл архиа ууг хийн мүү гэд хай гэсэн үг биш. Тэр юу гэсэн үг вэ гэхээр за миний хүү ер нь алдж байна да энэ буруу юм байгаа юм да. Тэгэл яг сэтгэл уг нь ингэх байсан юм да ингэчихгүй дээ гэж бодох гээд ирвэл хүүгээс чинь илүү зовж байгаа босод түүнийг бодоо. Танаас илүү зовлонтой байгаа босод ээжүүдийг бодоо. Тэгээд ирэхлээр түрүүнд ирсэн хоёр ээжийн жишээ яриад байна тийм ээ. Эхлээд нэг нь уйлж байгаа дараа нь уйлахгүй инээж гин гэдэг шиг өөрт байгаа зовлонгоос өөрөөс илүү зовж байгаа бусдын зовлонг харьцуулаад бодохоор тэр нь өөр зовлон биш болж зовлонгийн байдлаар хүлээж авахгүй зовлон биш байдлаар хүлээж авч эхэлнэ. Тэгэхээр та хүүгийнхээ төлөө санаа тавих хэрэгтэй хүмүүс энэ тэнд яваад гэмтчихвээ эсвэл одоо янз бүрийн золгүй юм болчих вэ. За ямар ч байсан нэг гайгүй болчоосэй гэж бодоод шаналхаар хэмжээрөө ирэх гээд тийм байдал руу орох гэж яг тэр зааг дээрээс энэс илүү зовж байгаа хүүхдүүд байх юм аа. Миний хүүч яах вэ тэгээд арх хуужна гэхдээ бас ингээд гэртээ ээжтэй хаяа ирээд байна. Ерөөсөө ирэхгүй хүүхдүүд бас байх юм аа. Тэр хүний ээж ямар байгаа болохыг бод. Тэр үед таны тэр зовлон хөнгөрнө. За та өөрөө зовхгүй байгаа чи гэдэг тэр энийг хэлэх байна. Дараа нь хүүгээ одоо яаж өөрчилж авах вэ гэж байна тийм ээ. Хүүгээ яаж өөрчилж авах вэ гэдэг дээр магадгүй арх хуухт олон үндэслэл байдаг байх л та. За сэтгэл санаа
буруу бодолд автаад буруу бодлоос болоод уух байна. Уг нь зөв юм боддог хэрнээ найз нөхдийн одоо найз нөхдийн одоо юу гэх одоо найз нөхдийн буруу одоо Монголыг үг гэдэг юм аа. Нөлөө найз нөхдийн одоо буруу нөлөөнд автаад тэр хүн арх хууж бас байна. Эсвэл бид нар ад сэтгэр гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо мохорс усгийн хүн мохруулж байгаа юм ярьж байна гэж битгий бодоорой. Яахарахгүй байх юм. Жишээ нь одоо шилүү ухаан хүчсэн, ангаахан шилүү ухаан хүчсэн Европт хүртэл тийм биш шүү дээ. Ерөөсөө идэхгүй байгаа хүнд тэр нь ад сэтгэр гэдэг байгаа бидний нүдэнд харагдахгүй өөрт нь одоо нэг уул усанд алдаа алдчих юм уу те. Эсвэл одоо өөрөө нэг шарлын газраас ч юм уу тэндээс нэг буруу бодлоор жоохон цочж өрөөд юм уу тэрнээс нь үүдээд өөрт нэг таагүй мөрөнд эзэмдээд авчлаар тэрийг нь эмнэлгээр ерөөсөө эмчилж чадахгүй өөр аргаар домоор ч юм уу эмчлэхийг одоо Европт хүртэл хүмүүс тэгж эмчнэр зарим нь бол мэддэг болчиход байна шүү дээ. Одоо бидний зүгээс аргагүй та нар дөөр арга байна уу гэж асууж байна шүү дээ. Тэгэхээр тийм ад дотор тийм юм нөлөөлөд бас уугаад байх байдаг юм байна. Тэгэхээр хүүгээ одоо татчих авахын тулд та ямар ч байсан өөрөө залбирахаас гадна хүүгээрээ өөрөөр нь зөв юм бодуулах арга юу вэ? Жишээ нь 24 цаг бүтэн жил бүгдээрэнд нь согтуу байхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр хаяа яг эрүүл байх үед нь ямар юм бодуулмаар вэ? Тэр бодлыг нь бодуулж хүү өөрөө явал арх хуугаад явал арх хуухгүй байна. Арх хуухгүй байх талын тэрийг нь өөрөө их 50 байж ухаанаа бодит байдал харахаар бодит байдлыг харж чадвар тийм түвшинд байлгаж гоод тэрийг нь болохоор өөрөөр нь бодуулж өөрөөр нь хийлгэж тэгжвч тэр хүний бодол өөрчлөгдөн тэгжвч найз нөхдийн тэр нөлөөнөөс өөрийгөө татчих авч чадна. За 3 дахь хүчин зүйлийг бол одоо тэгэл тийм арга чаргаар л тэрээс жаа холдуулахгүй бол өөр бас аргагүй байт юм байна. Тэгэхээр энэ жаахан хэцүү. Яагаад хэцүү гэхээр хувцсыг угаахад богд уусан тэгээд нэг авахад бүдүүн баргийн хэрнээ арилчихна. Гэтэ дахиад үрхэд дахиад хэр гарч гүйс тийм ээ. Тэгэл болчихлоо тэгэл дахиад ингэж хэр гараад байнад тэр шиг хүний одоо муу сэтгэлээс үсэн авьяас ерөнхий бүдүүн баргийн нарийн гэж хоёр хуваагаад байна. Тэгэхээр бүдүүн баргийн тэр муу сэтгэл идэг хүн яг түнтэй тэмцээд юм уу тэрийг нарилахад гайгүй байж болохоор боловч одоо олон жил урт хугацаанд тэрэн дадаад тэр бүр нарийсцсан. Одоо хууль нарийсах тусам холгой нарийсан гэдэг шиг хүн хэдий ч нэ одоо буруу бодолд автан төдий ч нэ муу сэтгэл нарийсаад тэр хүнийг эзэн төмөө мийлэх тэр үйл явц бүр нарийн болоод байт юм байна. Тэгээ тэрэнд автаад байгаа цагт айгүй хэцүү л дээ. Хэцүү гэхдээ арга нь ингүүл бас гол товчтой хүүг өөрөөр нь л тэрээс харах зам бүхтэл хэрэгтэй юм байна гэж л хариулъя та. Босноо тий. За ингээд өнөөдөр хүрэлцэн ирж хамт байсан та бүхэндээ бас дахин талархъя. Тэгээд өнөөдрийн энэ тахим цуглаад бидний